Дархан аймгийн 43 дугаар тойргоос улсын хурлд сонгогдсон Багагийн Баттөмөр 2017 оны 2 дугаар сарын 14-ний 14 цагаас Дархан сумын 4-5 өргө багийн иргэдтэй 18 дугаар сургуулийн спорт заланд уулзалт хийлээ. Уулзалтын үеэр улс оронд өрнөж байгаа үйл явдлын мэдээллийг үнэн бодитойгоор өгөхин зэрэгцээ иргэдийн санал бодлыг сонсож тэдний өмнө тулгамдж байгаа асуудлыг сонссон юм а. Иргэдийн тухайд ажлын байр нэмэгдүүлэх, гэр хорооллын иргэд рүү чиглэсэн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, бараак байруудын дахин төлөвлөлтөнд оруулах, хүнсний аюулгүй байдал буюу гений өөрчлөлтийн талаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, ахмад настнуудыг ажлын байраар хангах зэрэг олон асуудлуудыг хөндөж байсан юм а. Сая одоо сонь битсэн Баттөмөргөө битсэн хамгийн түрүүнд бид нар өнөөдөр юм гоох биш. Бид нар өнөөдөр үр хөөхтэй өнөөдөр 40-с 50-сан залуучдыг ажил олгохтой болох хэрэгтэй байна. Дархан хот байдаг ганц том хар төмөргийн өдрийг одоо дотор нь орж үзээгөө сонсоод ахын ихэнх хүмүүс нь одоо солонгос явсан, ийшин тийш явсан ажилгүй болгосон. Энийг нэгдүгээр ажилд оруулах хэрэгтэй байна. Тэр манай сургууль бол хавар болгон эцэг эхийн тусламжтайгаар бол ангийн засваруудаа сургуулийн засваруудыг бол маш сайн хийдэг. Гэвч намар хичээлд орохоор манад нэг асуудал байдаг. Дээврийн асуудал гэдэг. Энэ дээврийн асуудлыг бол маш олон төсөл хөтөлбөрүүдэд хамрагдсан боловч одоогоор шийдэгдэж чадаагүй байгаа. Энэ тал дээр та бүхнээс бас аймгийн захиргаа болон улсын хурлын гишүүний зүгээс бас тусламж үзүүлэх боломж байна уу гэдэг нэг саналыг тавьж байгаа. Эдгээр газарт болохоор явган хүний гарц хийгээд би иргэнийхээ хувьд төсөл боловсруулаад аюулгүй гарц гэсэн төсөл бичээд Израиль олон улсын байгууллагаас 3.5 сая төгрөгийг би иргэнийхээ хувьд олж аймгийн төсөвт авчирсан. Тэгээд замын цагдаагийн газар энийг хариуцж хийлгэхээр болсон. Замын цагдаагийн дарга ган хуйг дарга болохоор хуучин дарханд бол одоохондоо гайгүй байна. Шинэ дарханд руу оюуны ирээдүйн сургууль 50 цогцлбор гээд гарцууд хэрэгтэй газар зөндөө байна. Тэгээ одоо таны олж ирсэн мөнгөөр чи ямар ч гэсэн шинэ дарханд гарц хийнэ гээд тийшээ явчихсан. За тэгэхээр одоо аймгийн төсвийнхээ хөрөнгө оруулалтаар хуучин дарханд руу явган хүний гарцуудыг хийж өгөөч гэж аймаг орон нутагт төсөх хүсэлтэй байна. Манай Дархан аймгийн засаг даргын тамгын газрынхан бол үнэхээр сайн ажиллаж байгаа. За ялангуяа энэ хөрөнгө оруулалтын талаар бол манай Насанбатар гişээ тийшээ явж яг ажилтаа. Улсын хурл байгуулагдсанаас хойш нийтдээ анх дугаар чуулган намрын чуулгантай нийлээд 122 хоног хуралдаж 2016 оны төсөв 500 тэрбум төгрөгөөр давж биелсэн төсвийн зарцуулалтаас 200 орчим тэрбум төгрөгийн хэмнэлтийг төсвийн сахилга батыг сайжруулах замаар бий болгож чадсан талаар улсын хурлын гишүүн Баттөмөр уулзалтын үеэр онцолж байсан юм а. Энэ өдрийн уулзалтын үе иргэд нефт боловсруулах үйлдвэрийг хизээ барьж ашиглалтанд оруулах талаар нэлээдгүй асууж байсан бөгөөд хариулт игч мөн авсан юм а. За манай засгийн газраас одоо Монгол улсын засгийн газар энтхийн одоо Экзим банктай одоо хамтарсан тийм гэрээ байгуулаад 1 тэрбум долларын гэрээ хийгдээд одоо авах шатанд явж байгаа. За уг нь бол энэ зээлээр бол төмөр зам барьна гэж тухай шийдэжсэн. За тэгээ сая хуулинд өөрчлөлт оруулаад төмөр замаас гадна аж үйлдвэр, дэд бүтэц. За хөдөө аж ахуй гэдэг ингээд энэ юмнуудыг оруулсан. Аль ч одоо төсөл одоо хэрэгжих юм бол бидний шалтгаална л да. Энтхийн тал бол танаа тавьж байгаа асуудлыг хүндхнэ гэдэг одоо тохирцсон байна. Тэгэхээр энэ дотор бол нефт боловсруулах үйлдвэр гэсэн бас явж байгаа юм л да. Тэгээ энэ үйлдвэр маань хаана баригдах вэ? Зэрэг Дорногов аймгийн сайн шандад баригдана гэсэн байж. Тэгэхээр Дорноговын сайн шандыг бол яг сонгож байгаа гол шалтгаан нь дотоодын тосыг хэрэглэж. Дорноговын сайн шандад дотоодын ямар тос хэрэглэх вэ гэхээр Доронтын одоо Тамсгийн 21-р талбай 19-р талбайгаас нефт бүтээгдэхүүн тээх асуудал. Яаж тээх юм бэ? Төмөр зам байхгүй. Машинаар тээх юм бол 1 тонн нефтэд бол $36 тээврийн зардал гарна. Гэтэл одоо энэ дарханд байгуулах үйлдвэрлэл бол төмөр замаар хойноос одоо Оросоос авахд Наушгаас Улаанбаатар дархан хүртэл 1 тонн тосны үн $3 байна шүү. Тэгэхээр бол би өнөөдөр зураг төссөн байлна. Техникийн эдийн засгийн үндэс нь байлна. Байгаль орчны үнэлгээ нь байлна. Газар нь байлна. Санхүүжилт нь байлна. Энэ төсөл бол дархны нефт боловсруулалт төлөвлөлт төсөл. Энэ чиглэлээр би одоо өнгөрсөн амраас хойш өнөөдөр бол 6-аас 7 удаа мэдээлэл хэрэгсэл их хуралдаад байнгын хороодын хурлуудаа дугарч байгаа. Би энийгээ бол хизээж орхихгүй. Өнөөдөр бол эдийн засгийн хувьд ингээд тооцохдоо дархны нефт боловсруулалт үйлдвэрийн төсөл бол Монголд байж байгаа хамгийн сайн төсөл байна. Сайн шандын төсөл бол техникийн эдийн засгийн үндэс байхгүй. Санхүүжилтэн тодорхой биш.
шийдлэн тодорхой. Хоолоогоор тех нь одоо 600 км-ийн заанаас хоолоогоор одоо шатхуун түүхийн нефтэх боломж бол байхгүй. Тэгээ 1.5 сая тонн гэж байгаа шүү дээ. Одоо тэрний үйлдвэрийн хэрэгцээ. Тэгэхээр 1.5 сая тонн нефтийг техийн тулд хоолой барьдаг. Нефт бүтээгдэхүүнийг тех машинаар тээдэг, төмөр замаар тээдэг, хоолоогоор тээдэг. Тэгэхээр хамгийн боломжтой хувилбарыг одоо ингэ сонгож авч ярьж байгаа. Гэхдээ эцсийн засгийн шийдвэр гараагүй байна л да. Зүгээр ер нь бол янз бүрийн төвшөнд ийм лобби бол явж байгаа. Тэгэхээр энэний эсрэг бол би одоо ярьж байгаа. За энийг бол цаашдаа хүчтэй. Тийм учраас бол яг бид сая манай 4-5 өргөө багийн одоо иргэд бол та энэ чиглэлээр их сайн ярьж байгаа. Бид таныг дэмжиж байгаа. Цаашдаа бол бид нэр одоо дуу хоолойгоо гаргах шаардлагатай бол дарханчууд одоо гар үсгээ зөвлүүлээд өгнө гэж ингэж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол зөвхөн дархны асуудал биш. Энэ Монгол улсын асуудал. Монгол улс цаашдаа оршин тогтнож хөгжих. Энд бол нефт боловсруулалт бол хамгийн чухал. Хөгжлийн суурь 600 хүний ажлын байр бий бол энийг дагаад одоо химийн одоо бүтээгдэхүүнүүд гарна. Зүгээр хамгийн энгийн жишээ гэвэл одоо витам. Одоо юу гэвэл бид витам гаднаас авч байгаа шүү дээ. Хартос одоо замын хартос энэ бол дотоодоос ингээ бүрэн Монголын хэмжээний гарчих юм боломж гарч ирж байгаа шүү дээ. Тэгээ энэ талаараа ингээд бол одоо энэ төсөл бол маш их ач холбогдол. 14 цагаас Дархан сумын 4-5 өргөө багийн иргэдтэй уулзалт хийсэн бол улсын хурлын гишүүн Багаагийн Баттөмөр 17 цагт Дархан сумын 6-7 дугаар багийн иргэдтэй 1-р сургуулийн спорт заланд уулзалт хийлээ. Маргааш буюу 2017 оны 2 дугаар сарын 15-нд 16 цагаас Дархан сумын 8 дугаар багийн иргэдтэй 15 дугаар сургуулийн спорт заланд 2017 оны 2 дугаар сарын 16-нд 16 цагаас Дархан сумын 9 дугаар багийн иргэдтэй оюуны ирээдүйд цогцлбор сургуулийн спорт заланд уулзалт хийх юм байна.